За өнөөдрийн энэ сонсгол бол Монгол улс арчлалтай байгааг илэрхийлж байгаа сонсгол гэж харж байна. Иргэдийн төлөөлөгч, иргэдэд нь өөрсдөө суудсан. Би бүгдийн сонслоо маш их тийм ойлгомжтой, хэлэх санаагаа маш сайн бодож ирсэн ийм үгнүүдийг хэлж байна. Энэ үгийг бид сонсох ёстой. Нөгөө талдаа улсын хурлын гишүүд нь нийслэлийн болоод холбогдох улсууд бүгд ирсэн байна. Ингээ ярилцж байгаа нь би бол сайн хэрэг гэж харж байна. Энэ бол Монгол улс бас арчлаа хэрэгжүүлж байгаа, арчлаа хэрэгжилж байгаа нэг жишээ гэж харж байна. Гэхдээ нөгөө талдаа эзэд нь алга. Нийслэл талаас бол эзэд нь байхгүй шүү дээ. Нэгэн ч алга. Хэрэгжүүлсэн улсууд нь ингээ зогсож идэг. Тэр шийдвэрийг гаргасан эзэд нь хаа байна гэдэг асуудал байна. Одоо энд байгаа төрийн албан хаагчдыг би бол буруутгах бодол алга. Яагаад вэ гэвэл энэ хүмүүс бол ажиллаа хийсэн. Ийм байна. Ерөөсөө жишээлбэл тендерийн асуудлыг ярих ч гэсэн жишээлбэл засгийн газар дотроо сангийн яам бүх тендерийн бүх үе шат дээр нь бүгдийг хянаал явдаг шүү дээ. Санхүүжилтийг олох хэсгийг эцсийн шатнд тэд шийддэг. Хариуцлага болохоор зогсчихдаг. Ийм нөхцөл байдал байгааг бол хэлэх ёстой. Гэхдээ нийслэлд асуудал байна. 2-3 асуудлыг би хөндөж ярих гэж бодож байна. Нэгдүгээрт бол ер нь нийслэл бол яг энэ төвчрлийг тайлъя, утааг арилгая гэж ингэж явсан шүү дээ. Гэхдээ тэрний ард шийдэхдээ дандаа төр өөрөө шийдэн, нийслэл өөрөө шийдэн, утааны байцаагчдыг бий болгоно инээ тэрэгээд хувийн эрхтний оролцоог бүгдийг нь халж хийсэн. Утааг арилгахдаа яасныг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Урд нь янз бүрийн хувилбартай төлшүүд хийжсэн бүгдийг нь хаачаа зөвхөн өөрсдөө үйлдвэрлэнэ гээд тэгээ өнөөдөр хашаанд нь хүртэл бараг тэр сайжруулсан төлшийг хүргэж өгдөг. Нийслэл бараг 40 тэрбум төгрөгийг зөвхөн зөөвөрлөхөд, тээвэрлэхэд хэрэгэлдэг болсон шүү дээ. Хашаанд нь тэр айлуудад тэр сайжруулсан төлшийг хүргэж өгч байгаа тэр. Ийм л нөхцөл байдал руу аваачсан. Төвжирлийг бууруулъя гэж ингээл явсан. Үр дүнд нь өнөөдөр юу харж байгаа нэхэрэ төвжирл нь огт буураагүй. Дундаж одоо хурд нь 10 км цагийн хурдтай. Тэгээ энийг 12 км болгоод бүр их мөнгө хэрэгтэй гэдэг ингээд сууж байгаа ийм нөхцөл байдалтай бид тулчаад байгаа нь үнэн байна. Энтэй холбоотойгоор би бас ганц нэг зүйлийг бас асууя гэж бодож байгаа. Нэгдүгээрт бол энэ их том ийм мега төсөл яриад ирэхээр бид хажуугаар нь жижиг төслүүдийг мартдгийм байна. Одоо жишээлбэл RFID гэдэг энэ төсөл байна. Radio Frequency Identification гэж байна. Өөрөөр хэлбэл RFID буюу радио долгионоор нь энэ Улаанбаатарт зорчиж байгаа бүх машиныг мэдрээд тэгээд хаанаас нь хэдэн төгрөгөө авах юм бэ гэсэн энэ шийдвэрээ гаргана гэд нийслэл 23 оноос явсныг би сайн мэдчих. Тэнд 22.3 тэрбум төгрөгийг зарцуулсан боловч нэг ч төгрөг яг одоо бодиттой бол хэрэгжийгүй. Бид одоо туулын урдны зам, сэлб дэд хотхон гэж ярьж байгаа энэ завсарт энд ийм магадгүй хулгай гэж хэлж болох үс ийм зүйл гарцсан. 22.3 тэрбум төгрөг салхинд хийсэн. Хүмүүсийн тав гэсэн санджиг л урдлын шилэн дээр нь нэг ийм нарийнхаан ийм мэдрэгч гээд ийм зоож исэн. Нааж исэн. Юу ч хэрэгжээгүй. Тэр мөнгө хаана байна? Одоо хэн хэрэгжүүлээд байгаа? Тухайн үед бол Бацөрөг гэдэг одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөөр сууж байгаа хүн энэ асуудлыг хариуцж байгаа гэж явж исэн. Энэ одоо хаа вэ? Ийм байдлаар зовчулсан, хэрэгэлсэн, хэрэгжүүлээгүй, хайчихсан ийм одоо санхүүгийн ийм ямар ч утгагүй ийм ажлууд бол зөндөө явсан. Дараа нь бол нийслэлийн засаг дарга нь гарч ирээд үгүй бид одоо өнөөдөр ухаалаг камераар бүгдийг хянаж байгаа учраас наад нэг RFID чи хэрэггүй гэж ярьж гисэн. Гэтэл 22.3 тэрбум яваад өгсөн. Өнөөдөр тэр төсвийн тогтвортой байдлын энэ зөвлөлийн өнөөдөр яриад байгаа юм чинь энэ чинь одоо ер нь хяналтаас гарлаа шүү гэдэг юм яриад нь шүү. Хяналтаас гарлаа шүү. Иргэд яриад байгаа нь бас ийм зүйлийг хэлээд нь шүү. Тэгэхээр энэ хаа явнаа? Хэмнэлтийн хууль гээл одоо яамдуудыг бүгдийг нь одоо боомс хууль байгаа шүү. 5 сарын 31-нд тендерийг бүгдийг байхгүй болгодог. Орон нутгтаа очиод уулзахад үгүй ядахта тэзүү ч юм уу эсвэл зураг төсвийг нь үлдээж болдгүй мөл гэсэн юм ярьж байгаа. Би сая Сүхбаатар аймгийн засаг дарга Идэрбаттай уулзаад ирсэн. Тэгэхээр тэрийг ярьж байгаа. Ингээд явж хахад нийслэл дангаараа энэ хэмнэлтийн хуулийг огт хэрэглэхгүйгээр 80 гаруй аж ахуйн нэгж байгуулаад явчих. Тэгээ Говь Алтай аймагт өнөөдөр цахилгаан станцыг нь яа нэг нөө санхүүжүүлнэ гэсэн. Ийм юм яриа явж.
Нөхцөл байдал ийм болтол нь яагаад бид муутгах юм бэ гэж. Энийн ард юм яриадах юм бол 45 өөрөөр хэлбэл 45 төлөөлөгчийн 40 Монгол ардын намаас дангаар гарч ирсэн. Сөрөг хүчний ямар ч хяналт байгаагүй. Тэр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урал дээр 5 гишүүн тэр 5 төлөөлөгч юу хийсэн гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ийм нөхцөл байдал донд ингэж найрлж болдго юм байна. Би сая сонгуулийн 24 оны эцсийг харлаа 42% л шүү дээ. 60% нь ирс саналаа өгөөгүй. Ийм нөхцөл байдал донд мажоритар тогтолцоогоор өнөөдөр энэ бүх нөхцөл байдлыг бий болгосон юм тогтолцооны шинжтэй бас алдаа байгаа хэлээд байна. Юутай ч гэсэн тэр RFID-тэй холбоотой энэ Наранбаяр гишүүний асуултанд хариулъя. За бодлого төлөвлөлтийн газрын дарга гадуудар. За дэд бүтц уншигч буюу төхөөрөмжийн сүлжээ ажиллахад бол бэлэн болсон. За системийг болоод хөгжүүлэлт нь замтай өрийн яам дээр явж байгаа юм байна. За засгийн газрын тогтоолоор систем хөгжүүлэх ажилд оруулахыг төвчрлийн сайд, замтай өрийн сайд нарт даалгасан юм засгийн газрын тогтоолоор замтай өрийн яам дээр систем хөгжүүлэлт ажил хийгдэж байгаа юм байна. За дэлгэрэнгүй мэдээллийг замтай өрийн яам хариулах боломжтой гэж үзэж байна. За замтай өрийн яам авцмын бодлого зохицуулалтын газар сугармаа. За яг энэ RFID наалттай холбоотой асуудал бол манай тээврийн газар дээр явагдаж байгаа. Яг авцмын газар дээр бол мэдээлэл байхгүй байна. Тийм болохоор мэдээллийг нягтлж эргэж мэдүүлье. Бид нар хараа энд маш их цаг зарцуулж, бөөн хөдөлмөр зарцуулж хүмүүс ирд суугаад өдөржингөө сонсоод сошиалоор телевизээр сонсоод сууж байгаа шүү дээ. Тийм болохоор асуулт хариултыг ингээд тойруулж ингэж аргалахгүй. Одоо сонсол эхлэхэд заалтууд уншиж өгсөн хуулийн заалттай хариулт нь тодорхой авах ёстой. Нуун дарагдуулж болохгүй, худлаа ярьж болохгүй. Дахиад л хэлье. Зам тээврийн сайд танилцуулгын хөтөлбөрт орсон байсан. Оронд нь хэн орж ирэхийг ирж хэлсэнгүй. Та бүхэн тавьсан сэдв бол тэр том энэ тээврийн мега төслүүд хоорондоо яаж уялж байгаа 7 төсөл зэрэг хэрэгжиж чадах юм уу? Нийт ямар үр дүн гарах юм? Тэр чинь одоо саяны гишүүний асуулт байгаа тэр төвжирлтэй нь холбоотой. Тэгэхээр энэ уялдсан талыг танилцуулаа гэсэн чинь туулын хурдны 1-2 дугаар замын үе шатыг хэлсэн. Тэгэхээр энэ уялдааг та бүхэн одоо хэлцүүлэхэд бас болоогүй байна. Цагийн дараа танилцуулна уу? 10 минутанд багтааж. Тэг хинээрээ танилцуулахыг мэдэхгүй бүхлүүдээ яам ажиллаж байгаа. Тэгэд сэдв өгсөн сэдвийн дагуу юм яриаггүй. Дараа нь араас нь тайлбар өгсөнгөө улсын хурлыг хүндэтгээг үүж бол би үзэж байна. Энэ үндсэлтэй байна уу юу гэдгийг тамгын газар хяналт шилтгэний газрыг хянж өгөөч гэсэн хүсэл тавья. Улсын хурлын тухай хуулиар тодорхой зохицуулалтаа хариу өгөхгүй мэдээлэл өгөхгүй худлаа мэдээлсэн байх юм бол 5 хоног шалгана. Тэгэд хуулийн арга хэмжээ авах асуудлууд байгаа. Ийм том асуудлын хажуугаар ингээд энийгээ бид мартчихлахгүй. 22.3 тэрбум төгрөг чинь цаас болоод тэгээд салхинд хийсчихэд нь штэ. Тэгэхэд бид мэдэхгүй. Наадах чинь тээврийн газар их мэднэ. Нийслэл нь болохоор зам тээврийн яам нь мэднэ гэд. Бид бол энэ хариуцлагыг эцсийн 1 төгрөг хүртэл татвар төлөгч юм хаашаага зарцуулагдсан бэ гэдгийг мэд хэрэгтэй улсууд хариуцлагыг нь бид нэхэх ёстой улсууд. Энийг нэхэхгүй бол бид энд суугаад яах юм? Тийм биз? Ийм нөхцөл байдалтай ингэж сууж байгааг харахад бол харамсаж байна. Тэгээ миний бас нэг асуултанд хариулсангүй. 80 гаруй аж ахуйн нэгжийг хэмнэлтийн хуулийг зөрчиж яагаар байгуулдаг? Янз янзын корпорацид байгуулаа хийсэн. Юу гэсэн үг юм? Энэ ямар хуулийг нийслэл ашиглаад ийм хийчихэж байгаа. Өнөөдөр тэр төсвийн доктортой байдлын тайлан харахад бол яг хилээд байна шүү дээ. Монгол улс нэгдсэн төсөвтэй. Гэтэл энэ чинь ингээд Монгол улсыг өөрийг нь ингээд эрсдэлд оруулах ийм их хэмжээний төсвүүдийг ингээд ярьсан байна гэх. Засгийн газар 14 мега төсөл ярьж игсэн үнэн. Тоогоор хөөцөлж байгаа юм шиг нийслэл 24 мега төсөл болгож оруулж ирсэн шүү дээ. Тэгээд тэр цаана нь бол баг Монгол улсын нийт одоо дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг ярьж эхэлсэн. Эцэст нь юу болсон бэ гэхээр Монгол улс өнөөдөр хятадын хойд мод шиг ажиллаж эхэлсэн. Өнөөдөр харин ярьж энэ тэр сэлб хотхоныхон тэрийг барьж байгаа улсууд нь бол яг хөө сүүлд бид эсэргүүцлийн ерөнхийлчээж орж ирсэ гэх. Энэ чинь энэ нутагтаа эзэд нь хий. Энэ асуудлыг хөндөж байгаа олон хүнтэй би бол санал нэгтэй байна. Тэгэхээр зэрэг энэ RFID-гийн талаар энэ ерөнхий сонсголыг хяналтын сонсгол болгож цааш нь явуулах ёстой. Олон төслүүд бий. Ингэж нуугдсан төслүүд бий.
том төслийн салаан тавьчуулагчсан, хуруун завсар нь тавьчуулагчсан юм олон төсөл бий. Энэ дээр нь бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар нь хүртэл оролцсон байгаа. Ийм учраас бид нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэдэг хүн иргэдийнхээ төлөөлөгчийг хийх ёстой. Цалин мөнгө аваад явж бол, үйл ажиллагааны зардлыг аваад явж бол, тэрийг яг хууль ёсны дагуу яг одоо өнөөдөр үйл ажиллагаа бол бүх боломжоор хангах ёстой. Тэрнийхээ нөгөө талдаа бол тэр захиргааны албыг хашихгүйгээр, тэр агентлагийн дарга нарыг хашихгүйгээр, тэр захиргааны талын засаг даргийнхаа үйл ажиллагааг хянах иргэдийнхээ дуу хоолой болох ажлыг хийх ёстой гэж бодож байна. Ийм учраас энэ RFID дээр ийм үлбэр ийм хариултыг би авмааргүй. Хариуцсан улсуудыг дуудаж асуулах ёстой. Зүгээр 22.3 тэрбум төгрөгийг салхинд хийсгэчээ сууж штэ. За тэр нийслэлээс олон тооны аж ахуйн компани нэгжүүд нэмж байгуулсан талаар ер нь ямархуу бодлого юу явж байгаа талаар нийслэлээс хариулах. Орлогч дарга ярих юм уу? Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас үүсгэн байгуулж байгаа хаа. Хурлын дарга бол байхгүй байгаа тий. За хариулъя. Хэн хариулах? Ямар хуулиар, ямар үндслээр 80-аад компани байгуулсан бэ гэж. За та хэддугаарт байна? Хариулах юм байна уу? Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас юм байгуулаа. Албан ажлын албанаас бол таал байна тийм ээ. За халтар дарга хэддугаар микрофон вэ? Цаг яваад байна. 7 дугаар микрофон. За эрхэм гишүүний асуултанд хариулт өгье. Нийслэлийн иргэдийн хурлын ажлын алба халтар байна. За гэхдээ яг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас одоо байгуулсан одоо энэ төрийн өмчт болон орон нутгийн өмчт компанитай холбоотой мэдээлэл яг одоо гар дээр бэлэн биш байна. Тэгэхээр танд эргээд одоо маргааш ихэд бол энэ мэдээллийг гарган хөргүүлж өгье. Энэ бол бас нийслэлийн өмчийн харилцааны газар, нийслэлийн засаг даргын хамгийн газар бас холбогдох газруудаас бол бид нар мэдээллийг авах хэрэгтэй байгаа. За 8 номер дээр нэмж хэлнэ. За нийслэлийн өмчит орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн тоо бол орон нутгийн өмчит төсөв төлбөрийн газар бол 26 байна. Хувьцаат компани болон ХК бол 17, нийтдээ бол 43 өмчит компани байгаа. Энэ бол шинжээчд бол 80 гэдэг нь бол одоо ташаа мэдээлэл гарсан байна. За нэгжийн тухай хуулийн дээр 18.2-д бол аймаг нийслэлс сум дөрөг бол хуулиар олгосон чих үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн өмчт этгээд бол байгуулж болно гэж заагаад өгсөн байдаг. За 2024 оноос бол 26 он дээр яхад бол нийслэл хотод бол 5 аж ахуйн нэгжүүдийг бол татан буулгасан. За шинээр нэмэгдсэн орон нутгийн өмчт бол 8, ХКК бол 10 байна. За Нарбаяр гишүүний микрофон. Энэ 80 гэдэг тоо шинжээч биш, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн тоо шүү. За. Нарбаяр гишүүний микрофон. За ингээд энд бол гүлэг төөрүүлж байгаа юм шиг ингээд тоон дээр ярьж эхэлж байна. Энэ 43 80. Энэ чинь төрийн алба бүгд сонсож байгаа шүү дээ. Энэ бол яг хуультай явах хэрэгтэй. Монгол улсад хуулиас гадуур хинж байхгүй. Тэгэхээр зэрэг энэ тоогоо та бүхэн энд хэлсэн энэ тоон дээр хариуцлага хүлээн шүү. Бид улсын бүртгэлээс авсан тоог, шинжээч нарын бас дурдсан тоог хэлээд байгаа юм. Хоёрдугаарт яхаараа нийслэлээс даваад үйл ажиллагаа явуулаад эхлэв. Орон нутг руу энэ тэнд хөрөнгө оруулаад эхэлсэн. Хувийн аж ахуйн нэгж байсан бол ойлгоно. Тэнд байвал цахилгаан станц барихтан туслая ч гэдэг юм. Ягараа даваад үйл ажиллагаа болдог. Улаанбаатар чи өөр ингэсэн хөлийн цэстэй. Орон нутгийн бие даасан байдлыг чи үндсэн хуультай. Ягараа та бүхэн давсан үйл ажиллагаа болдог. Энийг би асууад байна. Юу гэсэн үг юм? Энэ хуультай юм бол энэ хуулиа барь. Хоёрдугаарт бол одоо цаашдаа бид одоо энэ
Ингээд асуудал ингээд дэлгэгдээд ирэх тусам түрүүнд бас зарим гишүүд хэлж байгаа улсын их хурлын гишүүд. Ер нь бол энэ орон нутгийн бие даасан байдал чи юу юм бэ гэдэг. Би өөрөө нийслэл төлөөлөгч байсан хүний үед бол орон нутгийн бие даасан байдлын төлөө зогсдог хүн. Гэтэл энийг хязгаарлахаас өөр аргагүй байдал руу оруулж ийн гэдэг бол аюултай. Монгол улс бас холбооны улс биш. Монгол улс бол өнөөдөр унитар улс, нэгдмэл нэг төсөвтэй. Төсөв нь ердөө 5 багт. Гэтэл одоо ингээд хөрөнгө оруулалт шийдээд явдаг. Ийм хачин нөхцөл байдал руу оруулж идэг. Энийг бол үгүй зөвшөөрөхгүй. Та харин хэлсэн сая тоондоо хариуцлага үлээ шүү. Баярлалаа. За Нармын иргэн түрүүн тэр RFT-ийн талаар асуусан тэр бол одоо шаардлагагүй болоод хэрэггүй болсон гэж хэлсэн шүү дээ. Хэрэггүй болсон гэж засаг дарга хэлнэ тийм ээ. Тэгээ оронд нь бол энэ камер зөндөө байгаа гэж ярьсан. Камер болоод мэдээллийн технологийн талаар инновац цахим бодлогын дэд хорон дээр бид нар сонссон. Түрүүн одоо эргээд санахад 235 тэрбум төгрөг 235 санагдаж байна. Сүүлийн 4 жилийн хөрөнгө оруулалтын 90% нь 2 жил, сүүлийн 2 жил дээр тэгээд ихэвчлэн камер, тэгээд IT юмнууд байгаа. Тэгэхээр яагаад энийг ярьсан бэ гэхээр ерөөсөө Монгол улс энэ салбарт хэдийг зарцуулаад байгаа юм бэ гэдэг сүүлийн 2 жил нэгж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь одоо нийслэл мэдээлэл оруулж ирсэн. Саяхан бас энэ тусгай байгууллагуудаас мэдээлэл авч байгаа жишээд. Тэгэхээр бид нар ер нь хаана хэдэн дөрөөр юу ийгээд хэдийг нь хаяад байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр бол айгүй том бас чухал дүгнэлт хийж явах хэрэгтэй юм асуудлаа гэдгийг нэмж дурдъя.